Гэхдээ шөнийн 3 цагт ирээд зодтолох тийм тэнэг найдаж байхгүйсэн. Ойлголцол явдаг юм байсан л та. Тэр айгүй өмнөөсөө зодтолсон гэсэн. Бараг үстэлтэн. Тэр хавчихгүй тэгвэл. За ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо буюу MGL1 Fighting Championship 2009 онд үүсгэн байгуулагдсан. За үүнээс хойш одоо 16 дахь жилээ үйл ажиллагаа явуулж байна. Бид нар Монголын MGL1 буюу Монголын 1 номерыг одоо холимог тулаан, мэргэжлийн кикбокс энээсээ тодруулъя гэж ярилцаад MGL1 гэж нэр өгч ирсэн. Тэгээ эхлээд нэг чөлөөт тулаан гэж нэг ярьцлага өгч мөхтөө чөлөөт тулаан гэж нэг хэлж нэг хэсэг үтсэн. Тэгээ яг энэ MGL1 байгууллагад найзуудтай нийлээд эхлэхдээ ерөөсөө эн чинь холимог тулаан юм байна. Ерөөсөө холиол бүгдийг холиол чөлөөт, жудо, карате, кикбокс, бокс, мутай одоо юу гэдгийг тэмцэлдэнтэй спортын бүхий л арга техникийг ашиглаж болдог. Тэрийг бүгдийн хооронд нь холцсон төрөл учраас гээд холимог тулаан гэдэг нэршхэн зөв юм байна гэж үзээд тэгээ холимог тулаан гэж одоо тэмцээн зохион байгуулалтаа зарлж эхэлсэн. Дэлхийн тухайн үед бол Каныг Японд нэлээд том нэр хүндтэй томоохон тэмцээнд байдаг гэсэн тамирчин болгоны очиж тоглох одоо өсөл сонирхыг батраас ийм том дэлхийн хэмжээний тэмцээн оролдоо байсан. Энэ дээр бид нар одоо очиж бэлтгэл хангаж сайн амжилт үзүүлэхээс гадна өөрсдөө бас залуучуудаа Монгол залуучуудаа бас энэ дэлхийн томоохон тэмцээнүүдэд оруулъя гэдэг ийм байдлаар бэлдэж эхэлж ирсэн. За ингээд энэний хооронд холбоогоо үүсгэн байгуулад холбоош амжилттай тий тухайн лежендийн авраг гавь тамирчин наран нугалга маань болж ингээд замнал маань ихэлсэн. Одоо өнөөдрийн байдлаар ингээ харахад бол бид нар хоёр дахь аван чимш аврага үлгээдээд авцсан байна. Куприйн онол гэдэг дэлхийд алдартай онол үүдээ. Тэр онолыг би дотроо бодож одоо манай багш бодож өгдөг. Тэр ингээ товч хэлэхэд бол хүний сэтгэл зүг болохоор цагаан, шар, улбар шар, улаан, хар гэдэг тийм таван түвшингээр харж явдаг. Тэгэхээр юу ч сураагүй энгийн хүн бол одоо цагаан түвшний сэтгэл зүйтэй амьдраа явж идэг байтал дулааны урлагаар хичээлэхээр шар түвшин буюу удамжинд байна уу, амьдрал ахуйтай бие ингээ зөв авч яваад ингээд альва зүйлийг нүс бие хамгаалах тэр инстинктээр ингээ шар түвшинтэй бэлтгэлийгээд тодорхой амжилт нүрээ за бүс мөс аваад амжилт үзүүлээд тэгэхээр улбар шар түвшний сэтгүүтэй буюу өөрийгөө тулааны хүн гэж ойлгож явдаг. Холимог тулаан гэдэг чинь содрол зарчим шүү дээ. Ял нь ялагдана. Ерөөсөө чадвал би ялах ёстой одоо юу гэдгийг бэлтгэл сургалт сэтгэл зүй муу бол ялагдах ёстой ийм л юм баггүй. Тэгэхээр ерөөсөө чиг шумын шодроо зарчим. Тэгэхээс ч одоо юу гэдгийг энэ дээр одоо худлаа юм байж болохгүй, хуурамч юм байж болохгүй. Спортын одоо юу гэдгийг сэтгэл зүй тийм байдал ерөөсөө байж болохгүй. Одоо юу шоу арга хэмжээ ямар нэгэн юм одоо юу гэдгийг зохион байгуулалттай юм хуурамч тоглолт ерөөсөө мэржлийн спорт байж болохгүй л да. 65 кг-ийн аврагын бүснөдлөө тулдсан. 8 тамирчин нэг өдөр хасагдах шатаар. Тэгээд би болохоор 65-д Батгэрлийг бэлтэж байгаа. Одоо UFC-д Монголоос хамгийн анхны гэрээ байгуулж тулдсан Данагийн Батгэрл. Тэгээ Батгэрлийг би бэлдээд за ган төмөр ахтайгаа өстой нэр төрийн чи ингэж зүгээр ган төмөр ахтайгаа тулдна гэдэг нь ерөөсөө нэр төрөөр гэдгийг ерөөсөө тухайн үеийн бүхэл залуучууд ойлгоцсон байгаа байхгүй. Тэгээд хасагдах шатаар ингэж явсаар гоод 2-2 ялаад аврагын бүсний төлөө ган төмөр Батгэрл 2 хоёулаа гараад ирсэн. Ган төмөр Батгэрл 2 маань тулдаад Батгэрл одоо ялж байсан, цэвэр ялж байсан. Тэн дээр ингээд тэрний дараа бас ингээд дэмжиж байсан байгууллагууд ах нартай ингээд уулзаад сууж байхад тим яриа хөндөгдөж байгаа. Юу гэхээр зэрэг та нар энэ холбоог одоо үүсгэн зохион байгуулад авч явж байгаа юм бол хэнийг төрүүлэх ёстойг та нар мэддэг байх ёстой. Энэ дэр бол ган төмөр төрүүлэх ёстой байсан гэдэг утгаар ярихгүй юу. Тэгэхэд би бол амхандаа нөгөө тулаанд начны найраа байж байх ёсгүй гэдэг байдлаар амхандаа нөгөө шавь хамгаалаад ярьсан чи ганаа маань шууд тулаанд ийм найраа орж болохгүй шудраг байх ёстой. Юу яриад байгаа юм бэ гэдэг нөгөө биднийг спонсорлож дэмжиж исэн хүмүүсийг буцаагаад таслан зогсоогоод одоо нэг ёсны шин залуу хүнтэй шудраг тулаан хийсэн гэдгээр ингээ хүлээн зөвшөөрч ингэж хэлсэн. Тэгээд тэр нь бол одоо юу гэдэг энэ тулаанд ингээд одоо MGL1-ийг ган төмөр маань
олон жил одоо гүйцэтгэх захирлаар авч явлаа. Тэгтээ энэ тулааны аваргууд төрөхдөө бол яг шударгаар өрсөлдөж ямар нэгэн бие биендээ одоо тэ найр тавьсан юм байхгүйгээр шудраг тулаан үсгэж явах ёстой. Ялагч нь шударгаар ялагч байх ёстой гэдэг энийг бол ганаа бол яг холбоонд суулгаж өгсөн гэж боддгийг. Ер нь тэгээд нөгөө түрүүн асуугаад энэ жинхэнэ ялалт гэж юу хэлдэг вэ гэвэл ялагдсан өрсөлдөгч маань намайг хүлээн зөвшөөрж байгаа үед тэр жинхэнэ ялалт надад санагдтiin. Тэгээд тэр үед бол нэг өсний Батгэрэл дөнгөж анх одоо мэрэгжлийн тулаанд анхны ялалт байгуулаад гарч ирж байхад ганаа тэрийг хүлээн зөвшөөрж ирсэн нь өөрөө тэр нэг өсний одоо жинхэнэ ялалтын одоо шин залуу хүүхдэд урам өгж өөрөө хүлээн зөвшөөрж байна гэсэн үг. Тийм ч учраас нэг өсний хийн гарсан ир учраас дараагийн тэмцээнд ингээд дэлхийн хошоо авраг болоо явж байгаа юм. Майстрын ангилалд анх 2018 онд анх удаа явсан. 18 онд Беларусь тусан тэмцээнээр анхны одоо 4 ялж мөнгөн медалийн болцол хангаж ирсэн. Тэгээд буцаж ирээд дотроо 18 онд явчаа. За дэлхийн авраг 2 жил нэг удаа болдог байхгүй. Тэгсэн тэр жилийн дэлхийн авраг 2019 онд болж таарсан. Тэгээ 2019 онд яагаад болсон гэхээр 20 онд бас олимп бас өөр юутай давхцсан учраас 2019 онд болоо. Тэгээд 19 онд анх удаа дахиад дэлхийн аврагт оролцохоор болсон. За энэ удаа бол би бол ганц төрүүлнэ гэдэг зорилготой явсан. Манай Монголд урд нь одоо энэ таеквондогийн төрлөөр дэлхийн аврагт авж байгаагүй ирчүүд нь, эрэгтэйчүүд нь 5 мөнгөтэй хүн байгаа. Яг дэлхийн авраг. Энэ чинь 2 жил нэг удаа гэдэг чинь 10 жил тэр хүн бас тулдсан байна шүү дээ. Тийм жишээний. Тэгээд 19 онд очоод 4 тоглож хамгийн сүүлд Америкийн тамирчинтай пеналдаж төрүүлж исэн. Тэгээд дэлхийн авраг болцоод дэлхийн авраг гэдгийг одоо авчаад өөртөө ердөөс итгэхгүй байсан. Тэгээд бас нэг гоё юм нь юу гэхээр би 8 сарын 29-нд дэлхийн авраг болж исэн. Яг одоо бас холимог тулааны наран тонголоо холимог тулааны дэлхийн аврагыг 14 оны 8 сарын 29-нд бас ийм дэлхийн авраг гоё давхцалтай болж исэн. Тэгээд тулааныг бас нэг хин гоё ингэж баттгуул их гоё надад санагддаг. За Казахстан улсад болсон. Тэрэн дээр бас төрүүлж Оросын тамирчинтай хамгийн сүүлд финалдж тэгж төрүүлж их баяртай байлаа. Тэгээд ганц бүрийн бас нэг багталтай юм чинь өөрийгөө бэлтгэхээс гадна холбоонд бусад гад туцаас нь өөр юм бас гарын олон шавнар төрүүлсэн. Тэр нь холимог тулаанд даамар санаа гэдээ хүртэл явж шít. Тэгэл ер нь л одоо наран тоглоом шав байна, өөр хүний шав байна. Бүгдэд нь л тэр хөлийнхаа таеквондогийн тэр гоё техникүүдийг тэгээд тэр кикбоксийн гарыг тэгээд дээр нь тэр дайчин цаг барьдаг бэлтгэл тасалтгүй тэр зангуудаа байнга өглөөлж хэний ч юм нөгөө юу ч хайрлахгүй те явдаг. Одоо бие ч хүртэл хайрладаг, бид нар хүртэл хэлдэг чинь одоо болох болоог юм уу? Чамаас болоод одоо бид нар хүртэл зовдөг тайлж чадахгүй байна. Одоо зодгоо тайлчаачих гойдаг тоглоомор ч гэсэн ер нь тааралт болгондоо. Тулааны урлаг гэдэг маань тулааны ямар ч бие хамгаалах урлаг байж болно. Өөрийгөө хүн авж явах эхний эрдэм мэдлэгийг сургаж байгаа. Би 1996 онд анх одоо таеквондогийн багшуудад хар бусны дааныг аваад тэндээ одоо Яармгийн 34 дугаар сургуульд анхны одоо сургалтыг зохион байгуулжлаа. Тэр үед ч одоо сургалтын төлбөр 3,000 төгрөг байсан. Нийт 93 хүүхэд одоо над дээр ирж исэн. Мэдээж хэрэг тэр чинь нөгөө дөнгөд ангаж ингээд тулааны урлаг ингээд үүсэлт хөгжил нь явж байгаа. Тэгээ хүмүүс их мэддэггүй. Тэгээ тэр 93 хүүхдээс ганц л тамирчин үлдсэн. Ариун бол гээд одоо бол олон улсын таеквондогийн шүүгчдийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга хийдэг. Улсдаа 11 удаа тасралтгүй төрүүлсэн ийм тамирчин байна. 2003 онд дэлхийн аврагаар Японд очичоод дэлхийн аврагт оролцоод тэр нь болохоор геошграфийн дэлхийн авраг байсан л да. За тэгээд тэн дээр оролцоод бид нар бас эндээсээ багаараа л явал. За тэгээд 2003 онд бас эндээс зардал болоо очсон учраас юу яа. Бас нэг визний хугацаанд 90 хоног ба шүү дээ. Бас тэнд очсон ард мөнгө өгчээ яах вэ хүү гэдэг. Тэр үед одоо гаантамбар манай амар ислан BMW өдөр маань бабуу гэдэг. Эдгээр маань Японд байсан бэлтгэл ангаа тэнд тамирчид хажуугаар сураад ингэж. Тэгээд би ч нөгөө 3 сарын хугацаанд бас агшаасаа юу аваад шүрл аваад ажилласаа шүрл юучлаа аваад энэ ажил хийж тухайд. Тэгээд ажил нэг 2 саргаар ажил хийж нэг 5 сард зардлаа нөхөд буцчихъя л гэж байна. Японд ч бас нөгөө тамирчин хүн бэлтгэл хийхээр нөгөө зардал бас өндөр шүү дээ. Тэгээд нөгөө хажуугаар нь ажил ажлаа хийчихэд бэлтгэлээ очиж
хийдэг ийм нөхцөл байдалтай би очиж нөгөө хэвэн байсан нөхцөлийг алдагдууллаа. Одоо найз нар очиж бас тэр хоттой байлсан наашин цааш нь гарч ирж үзэн аярна гэдэг ингээд би тэр бас өвчлөлтөө хоёулаа төлцөөл явдаг юм байсан л та. Одоо энд ингээд нөгөө цаг заваал гаргаж байгаа юм л та. Өөрхөө юмнуудыг хойш нь хаяал бэлтгэл суралтай шаяал. Хоёулаа очороо даас болгон зааланд орж та бэлтгэл хийгээд те. Ингээд сайхан явжсэн бас төгөөд байна. Яг Японд байсан үедээ 2021-с 2005 оны хооронд ер нь бол өдөр болгон бэлтгэлтэй бүтэнсээ өдөр 10 км-ийн кросстай тэгээд өдөр болгон 2 цагаар тэгээд замдаа ажил хийн, өглөө нь ажилдаа явна, орой ирнэ, орой ажил 6 цагт дуусна, 8 цагт бэлтгэл рүү орно, 10 гээд харна, унт нь маргааш өглөө босоод 7 цагт ажилдаа явна. Ингээл нөгөө амьдралын цаг хугацаа маш хурдан эргээл 1 метр бүтэнсээ өдөр болсон. Өнөөдөр чи 10 км-ийн кросстай за гэлцуулчих гээл ингээл цаг хугацаа бол маш хурдан өнгөрдөг юм билэ. Тэр хугацаанууд мөн ч гоё олон сайхан дэлхийн аваргуудтай бас хамт бэлтгэл хийжсэн сайхан дурсамжууд байна. Ер нь бол хүн нөгөө жаргал даах, гоё зовлон даадаг гэдэг чинь түн. Тэгээд тэр 3 жилийн хугацаа чи маш хурдан өнгөрчихөж байгаа. Тэгээд би бас өөрөө бас юм сураад авчиж байгаа юм. Тодорхой хэмжээгээр санхүүгийн боломжтой болчихж байгаа юм. Тэ? Инхээр бол цаг хугацаагүй явсан тэр үе бол маш сайхан дурсамж. Ганаа тэр ер нь 97 онд дарханд зулцгийн гол гээд цуслан дээр одоо каратегийн зууны цугларалт болсон юм. Тэн дээр бас таквондогийн холбооны зууны цугларалт болоод тэн дээр каратегийн тамирчдын бүсний шалгалтын дээр таквондогийн залуучуудаас бас орж ингэж тулдж ирсэн. Хараал маш дайчин хурдтай тийм зоримог сайхан тамирчин харагдчихсан. Дараа нь хэсэг одоо шигшээ баг болж сонсогчийн алдарт бэлтжижсэн. Тэгээд тэр үедээ одоо ганааттайгаа дандаа спарринг хийн. Тэгээ би чих хамрынхаа цусыг гартал цохиулна, зөрөөт цохно ингээл хоорондоо өсөлтөө тэр цагаас хойш бол байнга ингээл тамирчны нөхөрл хувийн амьдралдаа гэр бүлийн сайхан найзууд болоод өнөөдөр ингээд явж байна. Ганаа маань одоо ингээд 19 он сүүлд одоо 24 онд байна. Олон улсын таквондогийн хошоо дэлхийн авар болсон тулааны төрлөөр. Тэгээ найзаараа үлэнхээр бахархаа явж идэг. Тэгээ энэ олон жил формо бариад ур чадвараа нэмээд энэ олон ажлынхаа хажуугаар тамирчин хэвээр яваад байгаад нь гайхдаг шүү дээ. 2002 онд баха Москва тэмцээнд орж явж байгаад Орос Монголын хилийн завсаар ингээд алхаа явж байхдаа ган том бид наран тоглоом байна одоо Оросын нээлттэй цомоос мөнгөн медаль авсан байдаг байхгүй. Тэр чинь Оросын нээлттэй цомод чи баруун Европын аваргал ахгүй. Тэгээ цомын үрдсэн мэдээж нэг Оросын нөгөө бүтээгдэхүүнүүд энэ ПМ-ийг нууж муу зөхөөрцөн явж ирсэн аа. Энэ хоёр улсын дунд ер нь ПМ барих гаргаад ууж болох юм уу гэдгсэн болно гэдгсэн. Гэхдээ ер нь эн чинь юу штэ монголчууд сая Оросод алсан биз дээ гэсэн алсаа гэсэн. Тэр монголчууд чи бид нар штэ гэд орилоод нэг бараг литр гаруй пивууж ирсэн тийм хөвгөлтэй төх байна. Хоёр хилийн монтын дунд. Гандумрын бол дурсамжтай юм зөндөө байгаа. 97 онд хаад Гаушин каратегийн зааланд битээр анх танилцсан. Энэ хүн таквондоос би каратегаас ирээд ангаахаа үйтэн гэж тааралдаад санаанд нөгөө эргэлтээ өшгөлтэйгээд нөгөөх маань арын нөгөө толийг нь хагалаад гараа ингээ яраад битээр гимтлийн хэмжээтэй 24 цаг боолт хийлгээд ингээ гарт нь айгүй том сорвтой болгожсэн. Дотор маш их харамсаж ирсэн. Энэ тулааны урдч аюултай байна. Ялахын төлөө явж байгаа найзаагаа бараг алангаа алтлаа. Тэр шилний хэрвээ үзэн дээр ноцсон үл яах ч гэдэг юм те. Бидний одоо яг ингээд харахад 30 хэдэн жил болоход биднээс 2 дэлхийн аварга төрсөн байна. Манай наран тонгол холимотлооны дэлхийн аварга болсон бахад би тайквондогийн дэлхийн аварга болсон. Тэгээд манай нараа Тэзүгү группийн бас Кёкшин каратегийн аварга болсон. Гэх жишээний ингээд бид нар бие биенээ урамшуулад бүгдээрээ ингэж хийж чадчих. Бид таваас бас гайхамшигтай одоо тамирчид бас төрж тэгээд бас энэ холбоог байгуулснаар гайхамшигтай Монголын олон сайхан аваргууд төрлөө дэлхийн олон сайхан холбоонд тулдж байна. Би бол энийгээрээ бахархаж ярих дуртай. 26 онд олон улсын тайквондо Аз тивийн аварга Монгол улсад зохиогдоход төлөвлөгдсөн байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт 2027 онд дэлхийн аварга бас хятад улсад болохоор төлөвлөгдсөн байгаа олон улсын тайквондо. Тэгэхээр миний одоо бол 2026 онд харж байгаа зүйл бол Аз тивийн аваргад нэгдүгээрт би одоо 4 төрүүлчихэд байгаа. Энэ удаага 5 дахыг болгохыг хичээнэ. Дэлхийн аварга мөн одоо 3 дахь болохыг бас
хичээнэ. Миний бас нэг гоё мөрөөдөл байгаа. Би бас Кёкушин каратегийн тулааны урлаг бас их гоё дуртай. Би тэрний анхны бас хошоо ургуулж исэн. Тэгээд би одоо 50 наснда тэрүүнд нэг төрүүлээд одоо тэгээд тулааны болчих гэж бодож байгаа. Өөртөө бас мөрөөдөл нөгөө юу мөрөөдөл тавьдсан те тэрийг биелүүлэх гэж одоо